Бизнес санаагаа бизнес загвар болгох юм. Энэ бол Беттийн тухай түүх. Бас түүний найз Карл. Мөн тэдний агуу бизнес болно гэж итгэсэн санааны тухай. Энэ тэдний амжилтанд хүрсэн тухай түүх. Хэрвээ та энтерпренер эсвэл гайхалтай санаа олсон нэгэн бол энэ бас таны ч тухай түүх. За эхнээс нь эхэлцгээе. Та гайхалтай санаа олсон байлаач харамсалтай нь амжилт бидний санснаас хавьгүй хол байдаг. Тийм учраас амжилт болж ертөнцийг бүтээлсэн агуу санааны бүрийн ард гайхалтай санагдах хэдиж амжилт болоогүй мянган санаа байдаг. Амжилттай байхын тулд гайхалтай санаанд гайхалтай бизнес загвар хэрэгтэй. Энэ хоёр ижил биш ээ. Таны санаа амьдралд гарахад үйлчлүүлэгчдтэй нүр тулна. Хэрвээ тэд таны санааны шийдэж байгаа асуудлыг тоохгүй байвал тоглоом дуусах нь тэр. Харин үйлчлүүлэгчид таны бүтээсэн үнцийн дуртай байлаач таны бизнес загвар өсч тэлэх боломжгүй санхүүгийн хувьд тогтвортой биш байвал бас л бодлогойтно. Та үйлчлүүлэгчдэд хүрэх, тэднийг игнэндээ нэгтгэх найдвартай сувгуудыг олох хэрэгтэй болно. Бизнес чинь өсөж эхлэхэд нуралгүй даах дэд бүтцийг та барьсан байх хэрэгтэй. Эдний ердөө аль нэгийг л хийж чадахгүй бол таны санаа хичнээн гайхалтай байлаач бизнес чинь арчиглал гэсэн үг. Тийм болохоор таны ажил бол гайхалтай бизнес загвар хайж болох. Сад бэрхшээлээр дүүрэн энэ системийг зураглаж чадвал та илүү цэгцтэй, мэдээлэлтэй, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй байж чадна. Энэ бэрхшээлийг давхад туслах хэрэгсэл байвал яах вэ? Энгийн бас нүдэнд харагдах биз. Таны санааг туршиж үзэж болох, үйл явцаа хянаж, банк дээрэмдэлгүйгээр ажлаа үргэлжлүүлж болох тийм хэрэгсэл. Хэрвээ таны бизнес санаанд дизайн гаргаж, туршиж, ингэхдээ бас амжилтанд хүрсэн агуу бизнесүүдийн хэмжээнд хүртэл өсөх боломжийг нэмэгдүүлж болно гэвэл яах вэ? Үнэн дээр энэ байдаг. Бет Карл хоёрын мөн та нарын аялал зориулсан хэрэгсэл. Аялал гэхээр ойд алхна гэсэн үг биш ээ. Энд таны бүтээлч сэтгэлгээ, ажиллах эрмэлзэл, өөрийн санаанд итгэх туйлын хүсэл тэмүүлэл хэрэгтэй. Үлдснийг нь бид заагаад өгье. Харилцсан сурыг хамтдаа бүтээе. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершипийн боловсрал олгох төсөл.